Ингээ Монголын говьд мод тарьсан анхны хүн би биш. Бас сүүлчийн хүнж би биш байгаасай гэж боддог. Сайн байцгаана уу? Шамбалагийн Шижир хот байна. Бид өнөөдөр 2020 онд буюу хамгийн анх мод тарьжсэн талбай дээр ингээд сууцгааж байна. 2020 оны 5 сарын 29-ний өдөр анх бид энэ талбай дээр ирж байхад яг ингэж модныхоо сүүдэрт кофе уугаад ном уншихсэн гэдэг тийм мөрөөдөлтэй хамгийн анхны 2 настай хайлаас модоо тарьжсэн бол 5 жилийн ар дээр бид хэд яг тарьсан модныхоо сүүдэрт нь ингээд сууж байна. Тэгээ энэ хугацаанд бид хэдийн хамгийн гол ойлгосон юм бол ганц бид нар мод тарихаас гадна экосистемийг хамгаалж байгаа юм байна, хөрсөө хамгаалж байгаа юм байна, ургамлын нөмрийг нэмэгдүүлж байгаа юм байна гэдэг хамгийн гол чухал зүйлийг ойлгож авсан. Хөндлөнгийн хяналтуудын ажлуудыг бол бид хэд 2022-23 онуудад бол хийж эхлээд тэгээ одоо бол Шамбалаа дээр бидний таригдсан бүх моднууд нь бол Австралид байгаа компаниар хиймэл дагуулаар хянагдаад энд байгаа моднууд яг хичнээн шиг нь ургаж байгаа, хэдэн шиг нь урахгүй байгаа гэдгээ бол бид жил болгоныхоо тайлангаар хиймэл дагуулаар ингээд аваад явдаг болсон нь бол бидний хувьд нэг том давуу тал болсон байгаа. Нөгөө талдаа бол моднуудынхаа насжилтаас шалтгаалаад хичнээн хэмжээний хүчил төрөгч ялгаруулж байгаа. Мөн хэр хэмжээний нөөц төрчийн давхар эслийг шингээж байгаа вэ гэдгээ бас тооцож чаддаг болсон нь бол бид эдийн сүүлийн 5 жилийн бол бас тийм хамгийн ололттой ийм ажлуудын нэг хэсэг байлаа да. За бид эдийн өнөөдөр энд ингээд сууж байгаа талбай энэ бүс нутаг бол Монгол орны цөлжилтийн нэг хүчтэй зэрэгэл бүхий бүс нутагт ингэж хамрагддаг. EIC CGM гээд судалгааны веб дээрээс бас давхар харж болно. Тэгэд энийг сонгож аваад өнөөдөр ингээд сүүдэрт нь суух хэмжээний ингээд харагдж байгаа шиг ийм ургамлын нөмрөг үүсгэсэндээ бол баг хамт олон болон энд итгэж хөрөнгө оруулалт хийсэн хамтарч ажиллаж байгаа бүх байгууллагуудаа бол баярлж талархаж явдаг. За Шамбалагийн хувьд 2016 оноос миний санджаар 2016 оны 11 сарын 15-нд хамгийн анхны гар нуурыг бичигдсэн санагдаж байна. Тэгээ тэр үед юу гэж бичижсэн бэ гэхээр 40 жилийн хугацаанд Монголын говьд инженерийн суурин байгуулна гэж төлөвлөж исэн. Тэгээ 2016-аас 2020 оны хооронд бол бид яг энэ судалгаатай холбоотой судалгаа хөгжүүлэлтийн ажлаа хийсэн. За 20-оос 25 он буюу яг одоогийн байдлаар энэ 5 жилийн хугацаанд бол бид нийт 10 газар 100 орчим мянган модыг бол тариад байгаа. Энээс цаашаа 2025-аас 56 он хүртэл бид төлөвлөгөөний дагуу 2032 он гэхэд бол эхний ээлжийн карбон кредит болон сэргээгт хэрчим хүчний чиглэлийн сургуулаа байгуулах ийм зорилготой байгаа. 2032-оос 2044 он хүртэл бид биоинженерчлэлийн чиглэлийн сургуулаа байгуулна. 44-өөс 56 он хүртэл мэдээллийн технологи буюу IoT, машин лернингийн сургуулаа байгуулах ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр 2056 он гэхэд бол Шамбалаа ямар болсон байх вэ гэхээр ийм бүтээгчдийн орон зай, инженерүүд ажиллаж амьдардаг ийм бүс болно. Тэр чинээгээр бас 31 жилийн ар дээр бидний энэ моднууд бүр өндөр болно, бүр өндөр моднуудын хажууд ингээд бид нар суугаад ярилцдаг ийм боломжтой болно. Тэгэхээр тэр үед бол ингээд Монгол инженерүүд Монголын говьдоо ажиллаж амьдрах ийм жижиг суурьшлийн бүс байгуулна гэсэн ийм л зорилго мөрөөдөлтэй байгаа. Манай дээр юу нэм дурсгалын моднууд нилээдгүй байдаг. Гадаад байдаг монголчууд ер нь ингээд ээж аавдаа зориулаад юм уу эмээ өвгөөдөө зориулаад хүмүүс айгүйх мод авдаг л да. Тэгээд энэ хорвоод дээр байхгүй хүмүүстэй зориулж нэг гэр бүл мод авсан байсан. Тэгээ 22 оны 100 ирээд нөгөө ингээд эмээ өвгөөтэйгээ уулзсан юм шиг боллоо гэд модоо эргээд явах та. Тэгэж нэг хэлжсэн. Тэгээд тухайд би тэр үед нөгөө багштайгаа хамт яг ингээд зогсож исэн байхгүй. Тэгээд ирээд ингээд намайг тэрврээд уйлсан чинь би бас нэг амар уйлжсэн. Тэгээ тэр үеэс хойш би нэг юмыг ер нь манай баг бүр тархиндаа гэх юм уу бүр ингээд дотоод мэдрэмжэндээ ингэж ойлгосон юм болохоор бид нар энд ганц мод тарихаас гадна олон мянган монголчуудын итгэлийг хамт ургуулж байгаа юм байна маш олон монголчууд энд ингээд итгэж байгаа учраас энэ моднууд чигээ ургаж байгаа шүү дээ Тэгэхээр энийг бас тээж дааж явж байгаа юм байна гэдэг ойлгож авсан нэг тийм цаг хугацаа байсан. Тэр үйл нэг санаанаас гардаг юм да. Ямар ч хатуу хэцүү ингээд нөхцөл хүний л амьдрал юм чинь өнөөдөр чинь таад ингээд харж байгаа шүү дээ цаг уурын ийм төвөгтэй нөхцөл байдал ажиллаж амьдарч байгаа. Тэнгүүт энэ дэр чинь янз бүрийн бэрхшээлүүд тулгарч байгаа шүү дээ. Заримдаа ингээд шантрах, сэтгэл зүйн хувьд ингээд бүр унтрах ч үе байна Тэгээ тэр болгоныг ийм сэтгэлийн хаттай байлгахад мод надад тусалсан гэх юм уу.
Би мод тарьж байгаа хүн болгонд ингээд талархаж явдаг. Мод тарих бол бизнесийн өрсөлдөөн юм биш. Ингээ Монголын говьд мод тарьсан анхны хүн би биш. Бас сүүлчийн хүнж би биш байгаасай гэж боддог. Тэгээ энэ моднуудыг Шижирбат ч юм уу, өөр Шамбатлагийн хин нэгэн эсвэл энэ төсөлд оролцсон хин нэгэн энийг аваад өгөхгүй. Энэ моднууд энэ говь нутагтаа тэгээ энэ байгаль ихтэй нүүрс төрчийн давхарчлаа шингээгээд хүчил төрөгчөө ялгаруулад хөрсөө ингээд сайжруулад хэдэн зуун жил энд ингээд байсаар л байх болно. Бид эдийн тарьж байгаа бүх моднууд бол ирээдүйдээ үлдээж байгаа одоо хүчил төрөгчийн хөрөнгө оруулалт юм шүү.